Зэвсэн тэр өмнө хэлсэн чинь Debuggy-г амтэр эндийг цааш үргэлжлүүлэх болсон гэсэн шүү дээ. Одоо тэгээд дараагийн партнер болгоход бэлэн болсон байна. Тэгээ бичлэгдгээс өмнө лайк болон subscribe дараад нэг хол юм ордгоо одоо шууд гол зурлал руу орцгоё. Хамгийн сүүлийн партнер нөгөө сэлбэрүүдийн нэг болох Борко болон цагаана манай хүнийг зөвлөлийн нэслэг самгах дээр авчирснаа дуснаа та. Одоо тэндээс өргөжлүүлцгээе. Тэгээ манай хүний авчирсан сайз зултар нь болохоор ерөөсөө шид ажиглах 20 байдаг юм байна лээ. Өдөөж манай хүнийг ерөөсөө шид ашиглаж болохгүй учраас эндээс заавал цаашаа явган буюу шатар явнаа гэж хэлдэг. Өргөжлөлн дагуулж явсараа бахавгоод Борко замтан хэлэхдээ ингэснээс жаала. Бид сайз дотор байгаа болохоор бидэнтэй аль болох нэг сарнтай ярихгүйсэн чинь тэр байх шүү. Энэ цайз миний өмнөх амьдрал шиг юм. Үцэглэнтэй ч хоосон бас ганцаардмал. Гисээр мөртөө цааш явсаар байгаа зөвлөлийн гишүүдэр ороод ирнэ. Тэвэдэ зөвлөлийн гишүүдэр болохоор хааны хаан, Эльпийн хаан, одоочдын хаан. Эрхэмдээц. Үд зөвлөлийн урд Артур Левнийг авчирлаа. Манай хүрийг харангуйтаа шууд бол одон хаан уурлнаа. Чи өөрийгөө сэлмэд дэжил төвшнийх гэж бодоо юу? Чи өвдөг дээрээ сүгрэх хэвээр. Нам угааслаар эрхэмдээцтэй. Би язгууртан болон хааны угсаанд хэрхэн хүндлэл үзэхийг сураагүй билээ. За альвэ тэд хоол зам цоож ирсэн. Баяра Артур өгсөлт. Тэг хийгэлцгээе. Тэг манай хүнийг сулсан төрөнд нь болохоор нөгөө Эльфийн хаан чинь манай охиныг аварсанд баярлаа буюу Тэсийг аварсанд баярлаа гэж манай хүнд талархлаа илэрхийлдэг. Тэгсэн зүгээр хажуудлаас нь бид энэ хараалт эзэн ТV өдөртөгчийн хойр ирсэн. Эцгийн хойр биш. Наадах чи бүр алах нь байтугай өмнө хэрцгээр ирэмдгэлсэн байлээ. Энд талархах шаардлага байхгүй гэж бодож байна. Би түүний гимтэргийн тайлбарыг чам дахин сануулгах хэрэгтэй юу? Дээвээс манай хүн чинь уурандаа Лукасыг яаж аймарт хамлаад хайчихлаа тийм ээ. Тэгээ үүнээс нь болоод угаасаа яалтчгүй Эльфийн хаан манай хүнийг бол зүгээр яалтчгүй надад чи айхтар шийтгэл өгөх ёстой гэдэг ухааны яриаддаг байхгүй юу? Дээвээс мэдээж охиныг нь аварцсан угаасаа манай Артур ямар сайн хүн гэдгийг мэдж байгаа учраас Эльфийн хаан хатан хоёр манай хүнийг яалтчгүй энэ идэсэн өмөр хүн гайстай байдаг. Эльфийн хаан үргэлжлүүлэн тэглээг Лукасыг алдыг зөвтгөх ямар ч арга байхгүй. Наадах чинь угаасаа л тэр энэ нөхцөл байдлыг ашиглан өрсөлдөгчөө алсан биз дээ. Угаасаа Лукас Артурын өрсөлдөгч байсан биз дээ. Чи Артурыг ганц өшөө явахын тулд тэр аюултай юмруу гүйж орсон гэж хэлэх гээд байна уу? Харин тэр Лукасаас бидний хүүхдүүд болон сургуулийг хамгаалсан. Угаасаа л манай Артур яалтчгүй тэр Лукасыг өмнө тарьж яхад нь Лукасыг цааш нь харуулсан шүү дээ. Эльф болон одоо нарын хаан хатад хоорондоо хэрэлдэж өдөг бол мөн хүний талаас ч гэсэн яг ямар үзэл бодолтойгоо байгааг нь асуухад хатан нь болохоор тийм ээ би мэдж байгаа. Бидний ачаар л тийм хаан хүүхдүүд мань амьд гарсан шүү дээ гэхдээ хажуу талаас нь хаан хүртэл яах вэ? Хүүхдүүд мань амьд гарсан үнэ. Гэхдээ энэ зөвхөн сургуулийн талаас биш бүхэл бүтэн Декатын буюу энэ твийн талаас ярих ёстой гэснээр манай хүнийг жаахан Эльфийн хаан хатдын талд ороод хүмүүний хаан болохоор манай хүнийг шийдэх гэдэг. Харин ээж нь болохоор ялцчгүй аврах хүн гайстай. Тэгээ энэ дундуур нь болохоор манай Артур үг хэлгэхэд нь ерөөсөө манай Артурыг яриулдаггүй. Тиймээс Артур хэлэхдээ би угаасаа энчээ байгаадах шаардлага байхгүй юм шүү. Гэхдээ манай хүнийг шууд олоо эндээс аваад гар гэсэн тушаал өгдөг. Хажуу талаас нь Эльфийн хаан хатд болохоор зөвхөн чиний туршлагаар энэ зөвлөл байгуулагдахгүй юм шүү. Гээд өөдөөс нь сэргэлдэх гихт нь чи ганцхан сэлэмтэй гэдгээ санаарай. Тэгтэл шууд л түүний үгэнд ордгоос харахад угаасаа энэ сэлмүүд гэдэг зүйл нь тухайн үндэстэнгийн хэр хүчрхэг байгааг нь илтгэдэг зүйл юм шиг байна. Тэгээс ойлгомжтой шүү дээ. Сэлмүүд гэдэг хүмүүс чинь энэ гурван үндэстэнгүүдийн хамгийн шилдэг, хамгийн дээд тулааны төвшөнтэй хүмүүс л байгаад байгаа шүү дээ. Зэвдаж ингэснээр манай хүн отоочдын хааны тушаалаар гяндан төр өргөтөр болноо. Замдаа бодохдоо ялцчгүй одоо нарын хаан миний эсрэг вэ? Эльфийн хаан миний талд. Хүмүүний хаан аль талыг ингэж барихгүй. Юутай чулууна маань унтж байна. Түүнд сайн шүү. Ингэснээр манай хүн ямар тааш гиндандаа хоригдоход ягаад ч юм гинтал таньдаг холоо сонсогдно. Тэр нөгөө таньдаг холоо хин бэ гэхлээр Гуцкай захирал байдаг. Гуцкай захирлыг яриагаар сонсоход би түүний хэдэн хоногийн хоригдож байгаа гэдгийг мэдэж авсан. Тэгвэл Гуцкай захирал ерөөсө Гисайро сургуулиуд дайрсан дайралтаар огт хэлээгүй байдаг. Яваадаж манай Артур маань бүхий л Гисайро сургуульд яг юу болсноор өөрөө мэдэх бүхнээ ярьсан байх бөгөөд зөвлөлтөө уулсны дараа яагаад түүнийг энэ төрсныг нь ойлгохгүй байлаа. Гуцкай үг шамны ихтэй. Надад хэлж өгсөнд баярлалаа Артур. Чиний туулсан бүх зүйл намайг уучлаар. Чамаад энэ имзэг байгаа гэдгийг мэдэж байна л да. Чи Лукасд тулдаж байгаа тэр ямар байсныг надад илүү тодорхой хэлээд өгөөч. Тэр сургуульд харахад байсан мансуур болох байцыг ашигласан байсан. Ихтэй түүнд өөр нөлөөлсөн. Тэр илүү их хүчтэйгээс гадна эрүүл ухаантай байсан. Өөрийнхөө байсан гэх юм уу. Тэр юу хийж байгаагаа мэдчихвэсэн.
Тэгээ Гүцгэ багш яагаад энэ хоригдож байгаа юм бэ гэсэн чинь Гүцгэ багшийн саяны сургууль дуусан дайрлагыг манай Гүцгэ багш руу чихээд эн чинь хорсон талаар нь ярьж өгдөг. Тэгээ үргэлжлүүлэн илүү нарийн тайлбарлаад өгөөч гэсэн чинь Гүцгэ багш энэ зүйлийн талаар дууга байх ёстой. Уучлаарай Артур чамд хэлж чадахгүй нэ гэснээр Гүцгэ багш дууга авахар шийднэ. Тэгснээ үргэлжлүүлнийг сонин хараал идэвхжүүлж байгаа гэсэн талаар ярина. Тэгээ энийг яг юу болохыг та хэд үргэлжлүүлээ үзчихвэл мэдчих واخа. Зөргөлөл одоо ч утын хаан манай хүмүүний хаан дээр орж ирж байгаагаар шилж нэ. Тэгсэн саяныхыг ямар новшин болж байв Клевер. Би тохироос төрсөн гэж бодсон юмсан. Чи бидний тохиолцоог би сайн мэдж байгаа даавсаад. Сайнаа зовлтгүй чи эхнэрийн минь саналыг авна. Харин чи надаас ийм ухаангүй буруудах сонсно гэж бодож чирээгүй. Ирээдүйн өөр удаа минь хүүхдүүдийг оролцуулан тэр жигтэн аварсан хөө би буруутахгүй шүү. Ирээдүйн удам гинэ. Чи надтай нэгдэхгүй бол ирээдүйн удам гэж байхгүй байх болно. Хэрвээ бид энэ твийг ирээдүйдээ байлгамаар байвал Артур болон түүний холбоо түүн рүү буцсан очих хэвээр. Тэгжил тохиролцсон. Би Барсанд жидэн юу байгааг мэдэж байна. Санаа зовх тоолондоо намайг залгах хэрэггүй. Чи бид хоёр бүхэл бүтэн өөрсдийн хүн амаасаа урууж байгааг мэдж байгаа үсттэй. Уруух гинэ. Энтэй устгах гэж байна. Уруудах нэгч хүн байхгүй. Бид одоо өөрсдөө чухал гэсэн зүйлээ аврах хэрэгтэй штэ. Үүнд буруу зүйл огт байхгүй. Чи надтай шүн тайван ундахтаа тус болгон өөртөө гэл. Бидний хийж байгаа зүйл бол өөрсдийн хүмүүсийг хөсөр хаян өөрсдийн өгцгөө аварч байна. Тэгээ энэ хоёр яг юуны тухай ярьдаг вэ гэхэлэр одоо Декатен боё энэ эдийн байгаад байгаа тэв нь угаасаа сурах ойлгомжтой. Харин нөгөө шинээр олж илрүүлсэн тэв нь гэд байсан нь хэрвээ тэр тэвийн тэр их агуу технологи эд хөрөнгийг болоод үзэлтэй. Маш их эд хөрөнгө үхшгүй байдал мөн эрх мэдэл. Энэ бүгдсэн зүгээр төсөөлөл биш харин бодит болох жамтай гээд манай хүнд тулгадаг боловч яалтчгүй хаан болохоор битгий хуцаад вэ. Би дан ганц эд хөрөнгө наад зүйлд би шунаргасан да биш. Би эцсийн эцэд өөрийнх нь гэр бүлдээ илүү анхаарал тавьдаг юм шүү гэж хэлдэг. Дэвгээс түүний гол зорилго нь болохоор ер нь л глейдер буюу өөрийнхөө цусыг цааш нь өвлүүлэх зорилготой юм байна лээ. Мөн ихнэр нь хүртэл хаан тулц гэхээс илүү өөрийн үр хүүхэдтэй анхаарал илүү тавьдаг. Энийг сонсон нөгөө одоо нарын хаан буюу Давис чинь шууд л уурснаа гараа яваад өгдөг. Тэгээ гарсан угаар нь бодохдоо түүний надад амлсан тансаг амьдрал миний хувьд л юу ч биш. Амьдралын турш хүссэн ганц зүйл юм Декатаны хамгийн хүчрэг шидэдэн болж өгдөө зэрэг бахархуулах. Шидэдний хувьд миний авьяас доогор гэсэн. Маш олон шидэд туус нэмэлт зүйлийг ашигласан ч арай гэж болгон төвшнөр орсон. Хайр технэртэйгээ атаархаж байгаагаа анзаарч гэлсэн. Бүр хүүхдүүдтэй үрт атаархсан. Тэгсэн ч би аавыгаа хүчинд тэрхэн сохорч байгааг гэрсэн. Тийм болохоор надад яагаад хүч хэрэгтэй болохыг хизээж мартахгүй гэж би өөртөө амлалт өгсөн. Инх тайван хадгалж гэр бүлээ болон ард иргэдэд хамгаалахын төлөө хүчтэй байх хэрэгтэй. Гэтэл одоо хүртэл би 2 сармыг өдөртөж байж өөрийгөө дор байгааг мэдэрч байна. Хараал ит. Би энэ шийдвэрийг үнэхээр гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө хийж өгнө гэж юу? Эсвэл би даавс ээжийг үүний амлсан хүчинд татагдаад байна уу? Тэр хүүгийн шиддний хүчээс илүү байж чадах ганц зүйл бол энэ хуйлданд оруулсан түүний яц. Намайг уучлаарай хүн. Чамагийн твийн сайн сайхны төлөө золиослогдсон гэдэгт би итгэхийг хүсэж байна. Тийм ээ, сайн сайхны төлөө. Миний сайн сайхны төлөө. Энд ч үгүй нэг айхтар хуйлдан болоод байгаамаа. Тэгээд өргөдлөлд үзчихвэл ойлгочих болов уу, тийм ээ. Зөргөлөөс өөрөлдөхөд манай Артурыг хар дарсан зүүдээр үргэлжлэлтнэ. Яг хар дарсан зүүднээс нь үргэлжлэхэд цаагаана манай хүн дээр нэг захиаг өгнө. Тэгээ өнөг цагаан дээр яг юу гэж дурдсан байвдаг вэ гэхлээр манай хүнийг удахгүй энэ хэдэн хуйлдаад нэг амьдаар чинь чамайг хүнд өгөх гээд байна гэдгийг сануулдаг. Яалтчгүй танаа гэр бүлийг чинь санаа зовох хэрэггүй. Вэриан өвгөнд би танаа гэр бүлийг аюулгүй газар аваач дог гэж хэлжсэн. Чи өвгөн тэр шиг төлөө маш их төлөв хийж өгсөн ч гэсэн миний хийж өгч байгаа зүйл ердөөл энэ байна гэснээр манай хүн зүгээр сануулга өгнө. Удалгүй Брайан хурж ирснээр манай хүнийг зөвлөлийн өрөөрөө дагуулж явахар болно. Удалгүй нь хоёр яг зөвлөлийн өрөөрний гадна ирсний дараа Брайан манай хүн тандаад би энэ шуулыг хэсэг гадна хүлээж байна. Чамайг хорсны дараа чи миний дүүд яаж хандсан шиг би заавал гэр бүлд ч хамт болно. Чи үнэхээр 13 настай хүүхдээ хөдөлцгээд байгаа юм уу? Ингэж хэлсэнийхэн дараа Брайан шууд л манай хүнийг заамдаж авсны дараа чамд юу болох гэж байгааг чи ойлгохгүй байх шиг байна. Хөөх. Агуу Байрон шилэм гим зэмгүй гэр бүлийг занал хийх гэж гим зэмгүй сурагчдыг алсан галзууд өгөхөө өшөөг авах гэж тэр штэ. Тэр дайрахс руу орохыг сонгосон. Тэр сурагчдыг алах сонголтыг хийсэн. Тэр харанхуй талыг сонгосон. Манай хүнийг ингэж хэлэхдээ зэрэгцээд хаалга нээгднэ. Синтия Гуцкаиг
олон нийтийн өмнө цаацлана. Гисэн зөвлөлийнхний хоолойтой зэрэгцээ зөвлөлийн өрөөнөөс гууцгай багш галуулчихсан гараад ирнэ. Тэгээ угсаа энэ мэдээ бүр Артурд ямар аимшигтай сонсогдож байгааг нь ойлгомжтой шүү дээ. Удалгүй манай Артурын ялж эхэлнэ. Зөвлөл их өгөөмөр хандсан гэдгийг мэдээрэй. Чиний үйлтийн өөр төрлийн цаазаа ялж гисэн чиний үйлдэл сайн үйл байсан гэдэгт бид санал нэгдэж байна. Тийм болохоор чиний яалаа Артур Левний шилдэн гисэн цол хурагдах ба цолтой хамт дагaldах бүх ашиг хүчингү болно. Дараагийн мэдээлэл гартал түүнийг харна. Хэлхийг хүссэн зүйл байна уу? Дараагийн мэдээлэл гартал 20 гэдэг чи юу гэж байгаа? Үүнд нь хүмүүний хаан болохоор цаанаас олдохгүй. Энийг зүгээр төр зөксөлт гэд бодож явах гэхтэр манай хүн миний холбоо яах юм бэ гэсэн чинь чи одоо яг юу гэд хуцаад байгаа юм бэ гэд шууд л Эльпи хатаа уурлаад босоод ирнэ. Хажуудаас нь Эльпийн хаан тайлбарлаж өгтөө Артур чиний шидтний цолыг чинь хурааш авч байна гэдэг чинь холбоотойгоо чи ойр байж чадахгүй гэсэн үг. Тэгээ ядж яхад манай чулуунаа чин өөр ямар амар амтэн байлээ дээ те. Одоо ч үгүй хаан хэлэхдээ бидгээ санаа зовхөө мэ. Чиний амтэн сайн хүний гартаа. Түүний төвчний амтэн чадварлаг шидтэн шаарддаг зөвлөл мэднэ. Түүнийг сайн харж андаа. Гэхдээ ингээд яалтчгүй чулуунаагаар хүртэл ингээ ашиг хийх гээд байгаа юм. Бүр үнэн зэв угаасаа чулуунаа амар үн хүрэх нь ойлгомжтой л доо. Бүр өмнөөс нь ингээ шар гоцоод байгаа юм. Одоолгүй хүмүүний хаан болохоор Баяруныг манай хүнээр шорон руу дагалж яваа гэсэн тушаалыг өгснээр манай хүн явах замдаа бодохдоо яалтчгүй хүмүүний тал одоочуудын талд хүртэл орж байгаа юм байна гэдэг дээр санал зөвшөөрнө. Удалгүй манай хүнийг шоронд нь аваад ирэх бөгөөд Артур гинтэл чамд бол гэж хэлэхэд торог нь стооцол энэ тиймч мохоо газар биш юм. Энэ чиний намайг оруулсан цагаан өрөөг үнэхээр дэл. Чи өний өмнө бас шоронгийн өрөөг минь харсан бол. Чи намайг хүлээж байсан бол төө. Ирэх цаг нь болсон да. Гисэн ард нь Винсан буюу бид эдийн нэрлснээр шөнө гараад ирдэг. Шөнө. Тэгрээр манай чулуунаа хүртэл тэвж гисэн байдаг. Зурглаас ойлгоход нөгөө одоочдын хаан хатад хоёр чинь хоорондоо хөөх нэг тийм вайн энтер шимсэн шигээ сууж байдаг бөгөөд ярианаас нь сонсоход удалгүй хоёулаа жинхэнэ баян болно гэд бүр хөөрцөн. Тэгээ хэдүүлээ өөр нэг зүйлийг мэдэж явдаг нь энэ одоочдын хаан чинь өөрөө маананы төвгөө буюу шид ашиглаж чаддаг юм байлээ. Тэгээ яагаад гэсэн чинь зүгээр л нэг хүнийг их нэртийн хамт араар нь тавьж байгаад нөхөрт нь баригдангуудаа маананы төвгөө гимтэлэх болсон. Юу ч хоёр чинь өргөжлүүлээд ястай хайрт минь чамааг ястай үнэхээр их хүн хүндэлдэг чимэнээр хоёр сэлэм доороо эзэмшдэг инээ тэрэ гэд бүр яг нэг юм нялуураад бүр ийм байрлалтай ч байж байгаа хөксөж өгчээж одоо яах ч өөр хүүхдээ үлдээх хингинэ. За энийг жаах. Тэгээ нөгөө заваа юм чи яг иймэрхүү байдалтай байж ухтан гинтэл хаалгаар нэг хүн ороод ирэх бөгөөд байдлыг нь ачих юм бол урд нь байсан хамгаалагчийн зүрхэн хэсгийг нь нэвт цогцсон. Сайн байцгаана гэрээсэн өндөр. Дээрч урсныг минь үнэхээр уучлаа. Тэгснэг одоо хаан чинь чи ямар хөөрцөн батсан бай. Чи намайг яг хин гэдг мэдгүй гэхтэн. Тийм ээ. Нөө хоёр шимэгчтийг устгах гэж надад зааварсан. Гиснэ одоо зургал дээр харагдаж байгаас нь айхтар тариалтыг нөгөө хоёр заваарсан юм руу чийлгэнэ. Шхүүдээ бурхан будтаа мэн гэж би дотроо бодсон юм. За энэ жаах. Энд чинь ингэж байхад нөгөөдөд болохоор манай хүн чинь шөнөөтэй уулзж байгаагаар зурглал эргэж болж байна. Чулууна тэр унцаар л байна. Баярлаа. Хатагтай чулууна та хоёр өөртөө иймэрт баригдуулсныг бодохоор л. Тэгээд ч болоогүй. Виратагийн талынханд шүү бүр. Сургуулийн аварсан үйлдэл чинь бишрмээр байсан ч хатагтай чулуунатан хоёрын аюулгүй байдал хамгийн чухал. Миний амнаас чухал гэж тооцогддог хүмүүс бол тэнд байсан. Эльфийн үеийн төлөө юу? Ганц тэр бишээ. Саглахын хорооныхан. Бас миний хамгийн сайн найз. Буюу манай Артурын сайн найзыг та мэдж байгаа бах. Нүдний шилт шүү дээ. Тэгээ саяны ярианаас нь шөнө хэлэхдээ яагаад энэ хэрэгээс болоод танаас хамгийн сайнаас буюу нүдний шилтийг авч явсныг би одоо бол ойлгохгүй байна. Гэхдээ манай Артур би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Хэрвээ чи биднийг эндээс гаргах юм бол би тэднийг нүдний шилтийг хаачаа авч явсныг мэдэх хэрэгтэй. Тэгэл яана гэж. Чи түүнийг аврах бодолтой юм уу? Бидний суулгаагаар бол тэд түүнийг буцааж авсан. Буцааж авсан гинэ. Хаашаа буцаана гэж. Алаграа юу буцаасан. Новш гэж. Чи энэ газараас зугтааж чадахгүй байж бас түүнийг авармаар байгаа. Амиа орлоготой алхах байна. Нэг хэсэг маа найдвартай түүнийг авармаар байна. Намайг тэд хөлөө тавих төдийд лал болно гэдэгт читгэлтэй байх шиг байна. Тэгэхээр би яасан дээр. Гэт шөнө болон Артур хоёрыг хоорондоо юм яриад байж явахт гаднаас нь гинтэл Брайан ороод ирдэг. Брайан орж ирсэн дайруудаа шөнөөг яг хэн болох талаар нь асуугүйюу шууд л дайрахыг оролдог ч гэсэн одоо шөнөө чинь угаасаа хэн билээ те одоо бидний хэл зарчтнаар бурхан гэдэг байгаа хүн шүү дээ. Тэмээс Байроны дайралт бүр юу ч болохгүй чаавас. Удалгүй ардаас нь цагаанаа хүртэл хурж ирснээ яг юу л удаагийг нь
Байрон тайлбарлаж өгдөг. Тэгээ юу өгдөг вэ гэхлээр Байрон энэ чиний тулдах хүн биш. Энэ бол сахиусан тэнгэр. Гиснээ шинүүд хаан тантай уулзахыг хүсэж байна гэд зөвлөлийн өрөөр дагуулж орж ирдэг. Тэгтэл зөвлөлийн өрөөрөө ороход өөрийгөө танилцуулсан хүн нь болохоор нөгөө одооны хаан хатан хоёрлоо дайрсан Алтир. Тэг юу болсон бэ гэсэн чинь удахгүй дайн болноо. Гэхдээ дайны их усүр нь байж магадгүй хүмүүс гиснээ одоо нарын хаан хатан хоёрыг нь алчсан гэдгийг нь хэлж өгдөг. Тэгээ наан болохоор тэр одоо нарын хаан хатантай хувилдан хийсэн гэдгийг мэдэж байгаа хүмүүний хаан болохоор бүр салганчихсан тэр хүүтэн хөлсөн цувчихсан байж гэнэ. Өө чавс одоо аргагүй л дээ тийм ээ. Амнастан холбоотой асуудал яваад нь шүү дээ энэ. За энэ хүрээ дөрөвдгийн баардыг дуусгаж байна. Тэгэхээр яг саяны ярьсанчлан энэ дайн гээд байгаа. Одоо саяны гарч ирсэн Алтир энэ асуураанаар тэгээ яг юуны хооронд дайн болох гэдэг гэдгийг би дараагийн бард илүү товчхотойгоо тайлбарлаад өгье. За юу. Дөөс удаан хугацааны турш энэ сурвалжийг чинь өргөжлүүлээгүй хийгээгүй учраас жаахан хувийн өнцгөөсөө ярих юм бол сэргээж дахиад нэг унших шаардлага надад тулгарч байна. Тиймээс та хэд мөн ойлгоорой. Тэгээд энэ хүртэл нь үдэнд нь үнэхээр баярлалаа. Угаасаа та хэд мань удаан хугацааны дараа энэ цаавартайгаа үзэж байгаа ч гэсэн мэдээж хүндлээд лайк болон subscribe заавал харамгүй дараарай. Тэгж байж дараагийн барт маань илүү урд орно шүү. Ямар ч тач дараагийн бартыг би нэг удаахгүй болохоор лайк болон subscribe дараад тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.